Сайн мэцгэнэ. Имплайн зураг зуршлын төгсрөлийн талж бай Момшогийн бодлого болон бодолтууд. За. Японы засгийн газрын сэтгэл хөдлөлбөр буюу Момшогийн 2019 оны материал Космо Биотехникийн коллежийн оюутан математик бодлого 3 гэдэг Косны математикийн материал энэ бодлогоороо дуусч байгаа бох тийм. За, юу гэсэн бодлого нь вэ гэсэн чи ямар нэгэн натурал номер, натурал тоо k гэдэг тоо байж гэдэг үнгийн хийм бол i2k гэдэг нэг i2k гэдэг нэг юм авч үзье гэдэг юм байна тийм. i2k гэдэг нэг маань болохоор сонтоо тоо гэсэн үг тийм үү? Сонтоо тоох юм бол доороо байхын сонтоо тоотой 2k гэдэг нэгээс дээр болохоор байхын тэгш тоотой ингэж явж байгаа тийм 4 2-тай нөгөөд нь 5 3-тай ийм юм байна. i2k гэдэг маань болохоор гэсэн чинь 2k-аас хасах нэгтэй юм байна тийм. Доороо байхын тэгш тоотой, дээрээ байхын сонтоо тоотой явж байгаад 3 нэгтэй нөгөөд нь 4 2-тай бол тийм үү? Тэгснээ хажуудаа нэг пик байх нь 2-тай биш. Тэгштэй үедээ пик байх нь 2-тай юм байна тийм. За тэгэх юм бол энийг олно гэдэг нэг юм интеграл тавьчих. За интеграл тийм үү 0-аас 90 градусын sinus cube x dx гэсэн юм байна. Энийг бол ер нь янз бүрээр бодож болж байгаа байх. Би болохоор энийг ингэ бодчих тийм үү. Интеграл sinus cube юм чинь sinus квадрат x тэгснээ sinus x dx гэдэг юм чи тийм үү. Тэгэнгүүт энэ артлыг нь болохоор хайчих. Хэдүүлээ cosine x-ийн уламжлал тий. Cosine x dx гэж юм бол энэ бол одоо cosine x-ийн уламжлал шүү дээ тийм үү. Cosine x-ийн уламжлал юу гардаг вэ гэхээр хасах sinus x гарч ирдэ шүү дээ. Тийм бол би одоо энэ x-ийг нөгөөд чинь үржих болгоод өгч. Тэгэхээр ханти cosine x гэдэг бол хасах тэмдэгтэй sinus x dx болох юм байна. Гэхдээ бид нар болохоор хасах тэмдэгт дээр байхгүй шүү дээ. Хасахын тулд нөгөө талаар биччихээ. Sinus x dx гэдэг бол ерөөсөө хасах тэмдэгтэй d cosine x юм байна л гэж. Тэгэхээр манай энэ болохоор тэнцүүд бол яг нь интеграл sinus квадрат x тэгснэ sinus x dx юмыг би хасах d cosine x шүү болчихж байгаа байхгүй тий. За sinus квадрат x гэдгийг болохоор юугаар нь хувиргачих. Нөө sinus квадрат x нэмэх cosine квадрат x тэнцүү нэг байх хэрэгтэй гэдэг тригонометрийн үндсэн тэгшэл байгаа шүү дээ. Эндээс энийг нөгөө чинь хараад sinus квадрат x гэдэг бол ерөөсөө нэгээс хасдаг cosine квадрат x юм байна. Тэгэхээр манай интеграл бол интеграл гэж байгаа нэгээс хасдаг нь cosine квадрат x тэгснэ хас тэмдэгтэй d cosine x шүү болж тий. Хасхыг нь ерөөсөө ийш нь оруулаад нөгөө барийг хэлж идэх үү. Тэгэх юм бол интеграл cosine квадрат x хасах нэг энэс d гэж жагаад cosine x-ээр интеграл авъя. За энэ дээр болохоор d cosine x гэж бичсэн л бас ямар нэгэн ийм a квадрат хасах нэг гэсэн юм байгаа юмс d агаар интеграл авч гэсэн үг шүү тийм үү. A квадратын чинь болохоор a кубик байх нь 3 болно. Хас нэг байсан юм чи хасгаал болно шүү дээ. Одоо гном cosine x гэж тавьсан л байгаа байхгүй юу. Тэгэхээр за интегралийн тэмдэг хэрэггүй тийм үү. Интегралыг авчгаар энд бол тэгэл cosine cube x байх нь 3-тай гэж. Хастан нэг байсан маань болохоор cosine x гэж. Тэгэл x-ийнхаа оронд болохоор заад 0 болон 90 градус тавина тийм үү. Энд дээр тэгсэн чинь cosine тэг дээрээ бол нэг болно шүү. Cosine r дээрээ болохоор тэг болно шүү гэдгийг ашиглаж байгаа юм бол тэнцүү одоо энэ дээр cosine cube 90 градус байх нь 3 хастан cosine 90 градус ч гэдэг хэвчээ шүү тийм үү. Тэгэхээр энэ дээр болохоор зүгээр тэг болчихно гэсэн үг байна. Хастган гэж жагаад одоо нөгөө хэлэн те. Чин би болохоор 90 градусын тавиад дараа нь хастган гэж жагаад нөгөө тийм тэгийг тавих хэрэгтэй шүү тийм үү. Энэ дээр cosine тэг байх нь 3 хастган нэг кубтай те. Энэ дээр болохоор cosine тэгээ гэж тавьчаар. Энэ болохоор дээдл нь болохоор шууд 0-аас хастган 0 болж байна тийм үү. Хастган гэж жагаад одоо 1 болно гэхээр 3-1 хастган 1 гэсэн үг. Тэгэхээр хас тэмдэгтэйгээд 3-1-ээс 1-ийг хаслаа. 3-3 болгож бичээд хасчаар хас тэмдэгтэй дотроо хасах дахиад 3-2 үсттэй. Тэгэхээр хассан юм болоод энэ дээр ерөөсөө 2-ыг бухан 3 гэж гарах юм байна. За энэ интеграл жоохон ингээл гарч байгаа юм байна тийм үү. Энэ дээр болохоор AK голё гэдэг ингээ юм тавьчих тий. За i2k дээр нэмэх нэг үчидэг нь i2k гэдэг. Энийг болохоор нэг ийм юм авъя гэдэг юмстэй. Сондоо видео болохоор доороо сондгоотой байсан тийм үү. Доороо сондгоотой 2k дээр нэмэх нь нэг дээрээ 2k-тайгаа. Тэгээд үргэлжлээд гэж явж байгаад дэдл дээр болохоор 4 2 гэдэг тусна. Доотлол дээр болохоор 5 3 гэж дуусч байна уу тий. За үржидэг нь гэж байгаа 2k тэгш үедээ болохоор доороо тэгштэй. 2k дээрээ 2k-аас хасах нэгээр нь ингэж явж байгаад дээрээ 3 1 гэж сондгоогоор доороо 4 2 гэж тэгшээр нь дуусна. Тэгсний хажуудаа дахиад нэг π-ийг ухаан 2 тайсан шүү дээ. Ингээд бичиж юм бол яаж вэ? Энэ доор болохоор 2 4 6 гэх хэмжлээ явсараад 2k хөтлөх бахан тэгш тоон бивж шүү дээ. Энэ дээдл дээр болохоор бас адилхан юм. 2 4 гэж явж хагаад 2k хөтлөх тэгш тоон байна тийм үү? Тэгэхээр энэ хоёр хоорондоо хураагдчихсан гэсэн үг шүү дээ. Энэ дээр болохоор 1 3 гэж явж хагаад 2k-аас хасах нэг хүртэл гэж байна. Бахан сондгоо тоонууд. Энэ дээр дүүл яхаа 3 5 гэж явж байгаа юм бол
энэ дээр хажуу талд нь дахиад 2k-гаас хасах нэг гэсэн сундаад байгаа шүү дээ. Тэр хүртлийг нь хураана гэсэн үг байхгүй. Ингэж хураана гэсэн үг. Тэгээд энэ дээр нь болохоор нэг 2k дээр нэмэх нэг гэсэн гişмэлт юм байна шүү дээ. За тэгвэл тэнцүү нэгийг хуваах нь 2k дээр нэмэх нэг нь болцсон тийм үү? Тэрийг л тооцоолох гэдэг. Тэгээд хуваах нь p хуваах нь 2 тэнцүү хажуу талдаа болохоор p хуваах нь 2 ak гэдэг тавьчаа. Тэгэхээр p хуваах нь 2 p хуваах нь 2-ын дараа хийчих юм бол ak гэдэг бол ерөөсөө нэгийг хуваах нь 2k дээр нэмэх нэг юм байна гэж. За дараа нь хэсэгч bk гэсний дахиад нэг юм тавьчих. За i2k-аас гэдэг маань болохоор сондгой манай байна. i2k байна. Сондгой ч юм болохоор доороо сондгойтой 2k-аас нэг дээдл нь болохоор энийхэн бага нь шүү дээ тийм үү 2k-аас 2 таа. Тэгээ үржигдэн гэж явж хагаад доороо болохоор сондгой юм чинь 5 3 гэж тоосон тий. Дээрээ болохоор тэгш юм чинь 4 2 хүртлээ гэж. Үржигдэн гэснээр i2k чинь болохоор дахиад 2k-аас нэг тэгээ тийм үү. Энд дээр хураах юм чинь гэж бодоод 2k-аас 3 2k-аас 2-ыг нь тавьчихъя тий. Үржигдэн явсаргаад доороо 4 2-тойгоо дээрээ 3 нэг тэгээ дуусгаа. Тэг үржигдэн дахиад нэг паяг бахан 2 байгаа гэж. За одоо эндээс 2k-аас нэг хүртэлтэй бахан сонгоод байна. Энд дээр 2k-аас нэгээс 5 3 дахиад 1 болох хамаагүй шүү дээ. Энэ хоёр хураагдчихна. Дахиад дээдл дээр болохоор бас энэ 2k-аас нэг хас 2-оос 2 хүртэлтэй энэ бахан тэгшмүүд хоорондоо хураагдчихна гэсэн үг. Тэгэхээр үлдэж байгаа нь юу байгаа гэсэн чинь нэгийг бахан 2k үлдэж байгаа юм байна. Үржигдэн паяг бахан 2 үлдэж байгаа юм байна. Энийгээ тэнцүү паяг бахан 2 bk гэж үчиг юм бол дахиад паяг бахан 2-оор дараа ичаар bk гэдэг бол ерөөсөө нэгийг бахан 2k юм байна гэж. За тэгээд энийг болно гэсэн юм чиж. За яжаарай. Яг уу i2k дээр нэмэх нэг i2k-аас нэг нь болохоор нэг ийм хамааралтай шүү тий RCS гэсэн ийм хамааралтай шүү гэж бодож байгаад би яг мэдэхгүй л дээ үнэн хэсгийг мэдэхгүй тийм үү. Гэтэ тийм шүү гэж бодъё. Тэгэх юм болохоор энэ лимитийг олё гэдэгцэн байна. За биччихэдгүй 2k дээр нэмэх нэг гэдэг чинь болохоор доороо тэгштэй тийм үү. 2k дээр нэмэх нэг сондгоотой доороо сондгоотой дээр тэгштэй 2k гэдэг 2k-аас хасах 2 энэ дээр болохоор 2k-аас хасах нэгтэй юу. Үржигдэн гимшлийн явсаргаад доороо 5 3 гэж дуусна. Дээрээ болохоор 4 2 гэж дуусна тий. За энэс ирсэх гэж бод 2k ч юм болохоор 2k-аас хасах нэгтэй юу тий. Явсаргаад 4 2 3 1 дээр дуусна шүү. Дахиад ирсэх гэж бод i2k-аас хасах нэг гэдэг чинь болохоор 2k-аас хасах нэгтэй дээрээ 2k-аас 2 таагаар үржигдэн гэж явж хагаад 5 3-тайгаа 4 2-тайгаа дуусна шүү байхгүй. За тэгснээ бид нар болохоор юм дээдлийнх нь юм квадраттай юм гаргах гэдэг юм чи 2k дээр нэмэх 2 дээр хэлтэй тэгшмүүдийн квадрат байгаа юм тий. Тэгэхээр би энийг болохоор аваад ийшээ үчээр өгчээ. Энийг доорноос юм хуваахаас юм дээш нь үчээр өгчээ. Яг энэ тэнцэл бишийн зөвхөн энэ хэсгийг ашиглаж байгаа гэсэн үг тий. Энэ артлын хэсгийг энэ хэсгийг нь болохоор ерөөсөө ашиглахгүй орхиж байгаад харахаар дээрээ 2k. За 2k-аас хасах 2 үржигдэн гэж байгаа даа. Тэгээ үржигдэн гимшлийн явсараад 4 2 хүртлээ тий. Доороо болохоор за энэ 2k дээр нэмэх нэг бол сондгороод үлдсэн байгаа. Үлдсэн тийм үү? 2k-аас хасах нэгээс гэж явсараад 3 1 хүртлээ. Ингээд энийг квадрат болох юм бол нэгээс бага болчихно гэсэн үг. Би болохоор энэ яг энэ дээр байгаа ямыг бичиг гэх юм бол юу болох юм? Тийм бол дээрээ 2k-аас энэний 2 хүртэлх. Доороо болохоор 2k-аас хасах нэгээс нь эхлээд 1 хүртэлх. Энийг квадрат гэдэг бол тийм үү? Энэ 2k-аас нэмэх нэг маань доор ирсэн чинь нөгөө жишээ гараад дээр нь орчих шүү дээ. 2k дээр нэмэх нэг дээрээ ороод тэгснэ энэ k-д хувааж өгöd байгаа шүү дээ. Тэгэхээр нэгийг ухаан k-нууд гин тавьчих. Нэгийг ухаан k гин тавьчих. Тэгэх юм бол энэ нэг олох гээд байгаа лимит маань ийм юмнаас бага болчихж байгаа юм тийм үү? Бид нэг лимит k хязгааргүй явуулсан лимит олох гээд байгаа. Энэ нэг юм онтой бага гэж хаад 2k дээр нэмэх нэг хуваах нь k-тай болчлоо. Гэхүү. Гэхээр асараа биш те. Энд дэр 2k ч нэг паяг байгаа 2-тай байгаа шүү дээ. Энд дэр паяг байгаа 2 байгаа шүү дээ тийм үү? Тэгэхээр би энэ дэр 1 гэж өчгөөр энэ дэр паяг байгаа 2-оор нь тавь. Энд дэр тэгэхээр паяг байгаа 2-оор нь тавь. Паяг байгаа 2-оор тавьчихсан явчихна. Энд дэр үржигдэн бол паяг байгаа 2-оос тавьчих те. За нөгөө талаас болохоор бас адилхан яах юм. Нөгөө бисээ болохоор энэ ихний 2-ыг нь авч үзсэн бол одоо болохоор нөгөө дараагийн 2-ыг нь авч үзье яахгүй. Яг энэ тэнцэл бишээ авч жагаад дахиад энэ нөгөө хуваахнаас юмгаа дээш үржих. Энд үржих дээрээс юм одоо ч хуваах нь бодогчор. Энд дээр паяг хуваах нь 2 нь үлдлээ. Ирсэх гэж жагаад хажуудалд нь 2k болохоор сондгоор үлдчих юм байна тийм үү. 2k-аас 2-оос эхлээд 4 2 маань болохоор бүгдээрээ байгаа юм чинь квадраттай болчихно. Доороо болохоор 2k-аас нэгээр
2k-аас 1-ээс эхлээд явсаар аваад 5 3 1 хүртлээр яваад энийг квадраттайгаа гэж. За бидний дээр байгаа нөгөө олох гэдэг лимитийг харж байгаад тийм үү? Лимитийг харахаар чинь 2k ч бас квадраттай байх хэрэгтэй юм шүү дээ. Тэр дээдлийг нь 2k-аар нь үчээд доотлыг нь болохоор бас нөгөө 1 хуваах нь k-гаар тавьчих тийм үү? Тэрэн дээр 2k хуваах нь k-г нь тавиад үрчтэн π-ийг хуваах нь 2 гэх юм бол эрс их нөгөө талаа нөгөө 1-ийг хуваах нь k тэгэнгүүтээ яхаа 2k-аас эхлээд 2 хүртэл нөгөө 2k-аас 1-ээс эхлээд 3 хүртэл үржүүрийн квадрат л чинь те. Тэр манай лимит бас нэг ийм юмнаас ихээ гэж гарах гэдэг байхгүй юу? Иглээ 2k хуваах нь k үрчтэн π-ийг хуваах нь 2 байгаа тийм үү? K-нуудаа дараа хич. Энэ хоёрыг нь 2-тай дараа хич. Тэгвэл π-аас их юм байна те. Паяс гэх. За нэг юм олох гэдэг нь юу гэдэг нь болохоор сайн хэлж мэдэхгүй сони юм байгаа тийм үү. Энэтэй паяс их юм байна. Тэгмүүдээ 2k дээр нэмэх нь 1 хуваах нь k гэчээд π-ийг хуваах нь 2 байгаа тийм. Энийх хооронд юм байна. Одоо эндээс тэр чигээр нь лимитийг авчихгүй юу? Лимит k нь болохоор хязгаарлуулаад нөлж байгаа шүү гэдэг. За эхнийх дээр нь болохоор лимит k хязгаарлуулаад нөлж байгаа π гэж. Эрс их гэснэ. Дараа нь дахиад лимит k хязгаарлуулаад нөлж байгаа хаалттай юм. Дараа нь энэ дээр болохоор лимит k хязгаарлуулаад нөлж байгаа 2k дээр нэмэх нь 1 хуваах нь k үржтэн π-ийг хуваах нь 2 гэдэг. За эхнийх болохоор яах юм k хэд байх нь угаасаа хамаагүй шүү дээ. π илгах шүү дээ тийм үү? Сүүлийнх дээр болохоор нөгөө 2k дээр нэмэх нь 1 хуваах нь k чинь би ингэж бичиж болдоо шүү дээ. 2 дээр нэмэх нь 1 хуваах нь k дээдл доотлыг найлуулгын k нь бодох юм бол тийм үү? 2k байсан бол 2 болно, 1k байсан бол 1 болно, 1 байсан болохоор 1 хуваах нь k болно. K одоо хязгааргүй явуулчаараа нэг хуваах k маань болохоор тэг болчих шүү дээ. 2 нэмэх нь 1 хязгааргүй танд байгаа тэг болоод нэг тэнцүү 2 гэж. Тэр юм болохоор ерөөсөө 2-ыг үржтэн π-ийг хуваах нь хэрэглэх гэдэг байхгүй. Тэгэхээр 2-уудын дараа хийчих юм бол зөвхөн π гэсэн үг те. Тэгээд юу игээд байгаа юм гэхээр нөгөө хязгаар дээр юу байдаг шүү дээ. Нэг лимит гэдэг хязгаар нь болохоор паяс их байх хэрэгтэй байна. Тэгэхээр паяс бага байх хэрэгтэй байна. Тэгэх юм бол лимит ерөөсөө өөрөө π болох юм байна л гэж. Тийм үү? Нэг ягдүүлээ. А дараалал, Б дараалал, С дарааллын гишүүн болгоны хувьд энэ дэнсэл биш нь биелдэг байгаа. Тэгвэл А-гийн лимит нь ямар нэгэн за Т гэдэг тоо гардаг. С-ийн лимит нь бас ямар нэгэн Т гэдэг тоо гардаг байх юм бол энэ нөгөө завсар нь хавчуулагдсан нөгөө сэндвичийн дүрм гэж бас хэлдэг тийм. Энийн лимит бас Т болох хэрэгтэй. Энд дэр болохоор тэгвэл доороосоо π-тай дээрээсээ бас π-тай хязгаарлагдсан юм бол энэ ерөөсөө энэ лимит бас тэгвэл π-аар гарч ирнэ л гэх гэдэг. Энд дэр 3 дахь нь 4 дахь нь те 4 дахь ингээд үл энэ лимит болохоор π гарч ирэх юм байна гэдэгч. За нэвлэн байла. Баярлалаа баяртай. Ингээд Момшогийн косны бодлогод математик нь ороод дуусчих хэвээр физик аналитикийн ороод дууссан байгаа те.